За сайн байцгаана уу? Та бүхэнд Игчин эрүүл мэндийн цайны гол үйлчлэгч бодис найрлага үйлдэлийн талаар тайлбарлая. Өнөөдөр та бүхэндээ цэвэрлэг цайны талаар мэдээлэл өгье. За цэвэрлэг цай маань үндсэн гол 3 гол үйлдэл орц найрлагатай байгаа. Энэ бол Хурц навчит Александр мөн Батраш чихэр өгсний ханд гэсэн юм 3 гол найрлагатай байгаа. За тэгээд цэвэрлэх цайг бол ер нь манайхан гойлонгоо гэдэг цайг бас мэднэ. Тэгэхээр гойлонгоо цайг батах юм бол илүү тийм зөөлрүүлсэн дуулах үйлдэлтэй гэж ойлгож байна. За энэ ер нь бол өтгөн хаталттай хүмүүс бас их хэрэглэхэд тохиромжтой. За хүн сүүлийн үед одоо нарийн бүдүүн гидсний хавар тавдар болон ингээд их өсөх хандлагатай байгаа үед цэвэрлэг цай хэрэглэх заншил илүү тохиромжтой. Тэгээд яадаг цэвэрлэг цайнд агуулж байгаа гол үйлчлэгчний эхлүүд маань ямар үйлдэл үзүүлдэг вэ гэхээр бид нар одоо хоол боловс замаараа дамжуулж ороод гидсний ханыг бол цочроож өгдөг. Тэгэхээр гидс маань өөрөө гөрүүлзэх хөдөлгөөнийг одоо түргэсгээд эрчимжүүлээд тэгээд гидсэнд агуулж байгаа гадагшлах ёстой тэр хортой хоримтлагдсан нэгдлүүдийг бол одоо гадагшлуулж өгнө гэж ойлгох хэрэгтэй. Ямар хүмүүс илүү хэрэглэх тохиромжтой гэхлээр нүтгэн хаталтай хүмүүс яа сүүлийн үед одоо суугаа ажил эрхлэлт бол одоо эрчимжээд хөдөлгөөний хомсдол одоо байгаа учраас одоо нүтгэн хатах одоо эрсдэл өвчлөл бол нэмэгдээд байгаа. Тэгэхээр ийм хүмүүс гол нь хэрэглүүл илүү тохиромжтой. За мөн өндөр наснд нь хэрэглүүл илүү одоо зөөлөн аргаар туулах учраас одоо танд өвдөлтийг бага өгөөд одоо гидсийг хэтэрхийх бацлуулж өгдөггүй те ийм шин чанартай байгаа. За цэвэрлэх цайг маань ямар хүмүүс одоо болгоомжтой хэрэглэхгүй байвал тохиромжтой гэхэлэр жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд мөн хотоод болон нарийн гидсний шархлаатай цус алдaltaй байгаа хотоод гидсний замын одоо өсвөл төвчин өөрчлөлттэй байгаа хүмүүс 15-аас доош насны хан хэрэглэхэд бол тохиромжгүй. За бусад хүмүүс бол одоо хэрэглэн гэхдээ бас одоо хэрвээ та ямар нэгэн юм бэлтгэл хэрэглэж байгаа бол түүнтэйгээ одоо сөрөг нөлөө байна уугүй гэдгийг бас анхааралтай уншиж агаад одоо хэрэглэх нь тохиромжтой юм аа.